Мөрөө энд барих ёстой. Энд сууна. Урд нь Москвагийн их театрын тэргүүний бүжигчнээр ажиллаж байсан одоо балет майстер Юрий Васюченко Бродын бүжгийн коллежийн оюутнуудад үнэлж башгүй зөвлөгөө өгч байна. Түүнийг залуу бүжигчдэд сонгодог балет хослон бүжгийн хичээл зааж олон жилийн тайзны туршлагаас харамгүй хуваалцаж хэмээн Улаан Авд хотод урьсан байна. Мундаг хичээнгүй хүүхдүүд байна. Багш нар нь сайн ажиллаж байна. Ленинградын сургуулийн уламжлалыг хадгалж байгаа нь чухал юм. Байглаас заяасан өгдөл сайтай биш ч асар их хүсэл эрмэлзэл байна. Бурхан тэдэнд хүч хайрлаж байна. Тэд бүгд даваад гарч чаднаа. Юрий Васюченко залуу уран бүтээлчдийн хамгийн чухал үе бол замналаа эх орныхоо тайзан дээр эхлүүлэх юм гэдгийг онцолж эхэллээ. Коллежийн оюутан Савели Гарабо сургуулаа төгсөөд Бродын Дөрбижийн театрт үлдэж бүжиглэхийг хүсдэг гэлээ. Багштай ажиллах үнэхээр сонирхолтой. Тэр бидэнд балетын олон арга, нарийн хөдөлгөөн, нууцуудыг зааж байгаа. Эдгээрийг мэдэх боломж бидэнд олдож байгаа нь бидэнд баяр баясгал авчирч байна. Би багасаа бүжиглэх дуртай хүүхэд байсан. Ээж намайг бүжигэнд хүргэж өгөөд би хийх ёстой зүйлээ олсон гэдгээ мэдэрсэн юм. Би өөрийгөө нээж хийж байгаа зүйлээсээ таашаал авдаг учраас бүжиглдэг юм аа. Метрийн сургамжинд залуу бүжигчдийг урамшуулж амжилт гээч нь хөдөлмөр бас Ахлабаттай хансан ирдгийг санууллаа. Бродын бүжгийн коллеж 65 жилийн түүхтэй бөгөөд Оросын балетын урлагийн жинхэнэ авьяаснуудын өлгий болсон газар юм аа. Энэ жил манай коллеж ойгоо тэмдэглэж байгаа тул багшлах бүрэлдэхүүнээ залуужуулах зорилго тавьсан. Залуу мэргэжлүүд ирсэн. Тэдэнд туслах үүднээс ийм төрлийн мастер классуудыг тогтмол зохион байгуулж байна. Балет майстер Юрий Васюченко Бродын балетын сургуулийн потенциалыг өндрөөр үнэллээ. Бага залуужуулахын тулд байнга олжлох хэрэгтэй. Ирч хүчний шинэ урсгал орж ирэх ёстой. Гэхдээ залуусыг дэмжихийн зэрэгцээ ахмадуудаа ч мартаж болохгүй. Удахгүй Бродын залуу бүжигчдийн авьяасыг өөрийн нүдээр үзэх боломжтой болно. 12 дугаар сарын 9-нд Бродын Дөрбижийн театрын тайзнаа тэд хүүхдийн балет Чиполлиног төлөвлөх гэж байна. Мария Латышева, Артем Буинов, Новости дня. Арын хэсэгт та хөөрчүүд дроныг харж байна. Ийм төрлийн төхөөрөмжүүдийн тусламжтайгаар Бродын хөдөө аж ахуйн улсын академийн эрдэмтэд хөдөө аж ахуйн ургамлын дата сан буюу датасет бүтээж байна. Туршилтыг цагаан байцаан дээр хийжээ. Эхлээд ургамлын талаар мэдээлэл цуглуулж, дараа нь зургийг ангилан тэмдэглэж, улмаар датасет боловсруулсан байна. Манай датасет гэдэг нь дроноор авсан зургууд юм. Тэдгээрийг дараа нь тусгай платформд байршуулад зураг бүр дээр тэмдэглэгээ хийдэг. Ингэснээр бид талбай дээр ямар хортон шавж, ямар өвчин, эсвэл ямар төрлийн зэрлэг ургамал байгаа болохыг тодорхойлдог. Дулааны улиралд агрономын тэнхимийн оюутнууд аж ахуйд дадлаг хийдэг. Харин ургац сураал хэдийн дууссан тул тэд онлын хичээлээ үзэж симулятор ашиглан дрон удирдах дадлаг хийж байна. Ажлаа эхлүүлэхийн өмнө энэ стикийг удирдах сурах хэрэгтэй. Ирээдүйд академийн эрдэмтэд ургамлын өвчнийг тодорхойлж хортонтой тэмцэх зөвлөмж гаргах чадвартай хиймэл оюун хөгжүүлэхээр төлөвлөжээ. Дмитрий Беликов, Арюна Бельдинова, Новости дня. Бүгдийг тээвэрлэнэ. Арсан заанагч тэр. Ачааны машины жолооч ийн ярьж байна. Энэ бичлэгийг ойролцоогоор 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд нийтсэн бөгөөд хэрэглэгчид арслан зааныг хаашин зөөж байгаа юм бол хэмээн гайхшиж байлаа. Туудахгүй хариулт нь тодорхой боллоо. Шинэ оршин суугчийг эрхүүгийн байгалийн ордонд өгч авчээ. Арслан заа эцэст нь гэртээ ирлээ. Энэ төслийн ажил хагас жилийн турш үргэлжилсэн бөгөөд Бразкотын арт студид бүтээлд оролцсон байна. Хийзэн зохиогч Андрей Артемов хэлэхдээ бүх зүйл санаа макетээс эхэлсэн. Харин дараа нь хамгийн сонирхолтой бас хамгийн нарийн хэсэг болох техникийн процесс эхэлжээ. Хөшөөний үндсэн материал нь нэгт хөөс пенопласт юм. Арслан заа хүүднээс айх уу? Үгүй айхгүй. Түүний элемент бүр хярунд ч чийгэнд ч төсвөртэй. Миний хамгийн их санаа зовж байсан зүйл бол тээвэрлэлтийн үеийн чичиргээ, ажилт, буулгалт юм.
Үндэ ажилтны үеэр бид анхны алдаагаа гаргасан. Хумсыг нь угалчихсан. Гэхдээ би одоо тэрийг нь засч байна. Хамгийн гол бэрхшээл бол арслан зааныг бодит дүр төрхөөр нь гаргах явдал байлаа. Зохиогчдын өмнө тавьсан хамгийн чухал зорилт бол арслан зааныг бодит хэмжээтэй төхүүлж бүтээх явдал байлаа. Тэр зорилт биелсэн. Хөшөөний өндөр 3.5 метрээс давжээ. Мамонтыг энэ газарт байрлуулсан нь санаангүй хэрэг биш юм. Энэ бол Половниковын төгөл байгалийн дурсгалт газар. Энд барилга барих гэж газар ухвал арслан зааны яс, бүр хэрсний яс ч гарч ирэх бүрэн боломжтой. Ийм олдврууд өмнө нь гарч байсан. Учир нь барилгын өмнө археологийн судалгаа заавал хийдэг. Энэ бол асар их ажил. Тиймээс Мамонт энэ газарт байгалийн дурсгал болох Половниковын төглийн эхлэл, бэлэгдэл болон зогсох юм. Цаашдаа хүмүүс энэ газрыг сонирхолтой, төвхөн утгатай бүс нутаг гэдгийг мэддэг болно. Одоо энэ арслан зааны дүүрэн Половниковын төглийн бэлэгдэл төдийгүй хотын шин чимэглэл болж байна. Байгалийн ордонд одоо түүний нэрийг сонгох ажил эд дундаа явагдаж байна. Артура Щупкин, середина земли, Иркутск. Хөдөлгөөнгүй осол гарсан үхэл амьдралын заг дээр байна. Бригадыг хааш нэлгээх вэ? Почти за полвека Бараг хагас зууны туршид мэрэгчлэрээ зүтгэсэн Лариса Кибалина түргэн тусламжийн ажлын сайн муу үзэж туулаагүй зүйл гэж үгүй. Түүний аварсан хүний тоо тоймгүй олон. 1977 онд түргэн тусламжийн албанд ажилд орж эхэндээ явуулын бригадын эмчээр ажиллаж байлаа. 2000 оноос ахлах эмчийн үргийг гүйцэтгэж эхэлжээ. Одоо Лариса Петровна хотын түргэн тусламжийн станцын бригадуудын ажлыг зохион байгуулах хариуцлагатай ажил эрхэлдэг. скорой медицинской помощи. Жишээ нь Семён Владимирович ослын газраас ирж байна. Хүүхэд байгаа. Хэрвээ хүнд гэмтэлтэй бол би тэр даруй ерөнхий хүүхдийн эмчэд мэдээлнэ. Хэрвээ төрхийн хүндрэлтэй эмэгтэй эсвэл ихэртэй зулбсан жирэмсэн тохиолдол байвал бидэнд зориулсан тусгай дугаарууд бий. Бригада бид очиж байна гэд надад хэлнэ. Тэгвэл эмнэлэгт тэднийг ухахад бэлэн байна. Учир нь хамгийн үнэтэй зүйл бол юу илээ? Цаг хугацаа. И правда, время Тийм ээ, цаг хугацаа бол түргэн тусламжийн ажилд хамгийн үнд зүйл. Заримдаа бүр хоромч үнцэнтэй. Лариса Петровна хэлэхдээ бүх дуудлага заавал түргэн тусламж дуудах шалтгаан болдоггүй. Зарим нь яаралтай, зарим нь хүлээж болох ангилалд ордог. Тухайлбал хүнд осол, хүүхдийн гэмтэл, амь насанд аюултай өвчлөлүүд л яаралтай ангилалд ордог. висит на волоске. Зарим дуудлага үнэндээ түргэн тусламж дуудах шаардлагагүй байдаг. Тийм тохиолдолд бид дуудлагыг өөр эмнэлэг рүү шилжүүлдэг. Түргэн тусламж дуудлага авахын тулд оператор болон өвчтнөөс тодорхой үндэслэл шаардагдана. Тиймээс хүмүүс түргэн тусламж яагаад ирэхгүй байна гэж асуухад энэ нь тэдний чиг үүрэг биш учраас тэргэж хэлмээр байдаг. За все годы в профессии Олон жилийн туршид Лариса Петровна нэг зүйлийг сайтар ойлгож, заримдаа нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийн тулд дотоод сөрөг хүнээ асаах хэрэгтэй байдаг. Ингэснээр аль газар тусламж илүү шаардлагатай байгааг цэвдэг ухаанаар шийдэж чадна. Түргэн тусламжийн станц зөвхөн Читай хотыг биш 200 км хүртэлх аслагдсан бүсүүдэд ч үйлчилдэг. Хин нэгнийг гомдоохгүй, буруу ойлголт төрүүлэхгүй байх нь чухал. Энэ бол ажил гэдгийг бид ойлгох ёстой. Сэтгэл хөдлөлтөө автах мөчөөс эхлэн бид алдаа гаргадаг. Доншуураад өглөө гэдэг шиг бид тэгж болохгүй. недавно Лариса Саяхан Лариса Петровна бүх Оросын оны шилдэг эмч уралдаанд оролцжээ. Эхний шатанд тэр өөрийн мэргэжлийн туршлагаа тайлгнах ёстой байсан бөгөөд шалгаруултын дүнд финалд шалгарч эцэст нь Оросын шилдэг түргэн тусламжийн эмч цол хүртсэн байна. скорой помощи в России. Би өөрөө бодоод үзлээ. Тэд ч бас гайхсан. Яагад гэвэл манайд хуваарлагдсан бидний хамардаг нутаг дэвсгэр нь хэд хэдэн Францтай тэмцэх хэмжээний уудам шүү дээ. Тэд 200 км-ийн зайтай газар нутагт үйлчилгээ үзүүлж байгааг сонсоод бүр алмаарсан байх. Магадгүй үүнээс болоод л тэр надад тэр оноог 0.25 оноо илүү өгсөн баг. Лариса Петровна оны шилдэг эмч хэмээх нэр хүндтэй цолыг өөртөө бус бүх хамт олондоо хамааруулж үздэг гэж даруухан хариулжээ. Учир нь тэд бүгд бусдын амийг аварч өдөр бүрийн ажилдаа сэтгэл, ур чадвар, тэсвэр хатуучлаад зориулдаг жинхэнэ бааtruуд юм. Ирина Бакшеева, Евгений Жеребцов, середина земли, Забайкальский край. Десяток молодых 10 орчим залуу автомашинаар орон нутгийн гол руу явж байна. Тэд өр бүтээлтэйгээр өдрөө өнгөрөөхийн тулд тус бүрийн ажлын багаж халуун цайтай сав бүтээлч зориг дүүрэн сэтгэлээ өөрчлөн гарчээ. работу.
местность называется... Энэ газрыг аргалах гэж нэрлэдэг. Бид энд жил бүр мөс бэлтгэдэг уламжлалтай. Манай суурьнгаас ойролцоогоор 5 км зайтай юм. Харин мөсний зузаан 20 см-ээс давж байна. Тийм болохоор энэ удаагийн ажил амаргүй байх нэ. Работа будет нелегкая. Эхлээд мөсний гадаргууг цаснаас цэвэрлэн дараа нь тусгай багаж болох печний агаар талбайг хуваан тэмдэглэж эхэлдэг. Яг энэ үед Финлянд хөрөө хамгийн хэрэгтэй туслагч нь харин залуус бензин хөрөө хэрэглэхээс зайлсхийж уламжлалт механик багжийг илүүддэг. Дараагийн алхам мөсний тэгш дөрвөлжин хавтангуудыг зүсэж тус бүрэн 50 кг орчимжинтэй блокийг гаргаж авна. Тэдгээрийг тусгай чаргаар татаж гаргаад ойрхон газарт нөөцлөн Саха Якут ардын уламжлалт хөдөлмөр учраас энд шинэ хүн байхгүй. Бүгд багаасаа хийж байсан ажил учраас уялдаатай гарсан хүмүүс. Эхэндээ би цас цэвэрлдэг байсан. Дараа нь аав биднийг сургаж эхэлсэн. Ах нартайгаа хамт жил бүр оролцдог байлаа. Энэ ажлын хамгийн үнд хэсэг нь анхны мөсийг эхлүүлж зүсэх үе юм. Тэрийг хийж дуусны дараа бүх зүйл илүү амар болдгоо. Энэ ажлын гоё нь юу юм бэ? Дуусгал сайхан штэ. Хэцүү, хүнд, маш их хэрчүүч зарцуулдаг хөдөлмөр. Дэгийн Кондоковын гэр бүлийн ур чадвар үеэс үед өвлөгдөж иржээ. Тийм ээ, манай холон хүүхдтэй айл. Хүү маань баг байна, удахгүй сургаж эхэлнэ. 6-7 настайгаас нь заандаа. Эхний мөсний ачаа бэлэн болж трактор хөдлөөд анхны хаягаар тосгон руу хөдлөлөө. Эхний ачааг Людмила Петровад хүргэж өглөө. Төрсөн дүү маань бидэнд туслах боломжгүй болсон. Эзгүүд нь биднэрт туслаад л байна. Энэ мөс өвлжөнгөө хүрнэ. Тусламж байгаа нь сайн хэрэг шүү. Нийтдээ ойролцоогоор 15 өрхөд мөс хүргэхээр төлөвлөсөн бөгөөд тэдний дийлийнх нь ганц бие ахмадууд юм. Хөдөөгийн залуусын хувьд энэ бол зүгээр нэг ажил биш. Харин ч ёс уламжлалаа хүндэтгэх болон бусдад туслах сэтгэлийн илэрхийлэл юм а. Тэд амралтын өдрөө гэртээ өнгөрөөхийн оронд хамтдаа хөдөлмөрлөж нутгийнхаа хүмүүст хүйтэн батлаа сэтгэлийн халуун тусламж хүргэж байна. Жэжаны их сургуулийн инженерүүд агаарт чөлөөтэй хөөрөх боломжтой болгодог реактив үүргэвчийг амжилттай туршиж үзлээ. Энэхүү төхөөрөмж нь нисгэгчийн удирдлага дор цагт 100 км хүртэл хурдалж чаддаг байна. Гол түлхэх хүчийг турбореактив хөдөлгүүрүүд бий болгодог. Хоёр талд түлшний савууд байрлана. Нуруунд дээрний хөдөлгүүр гар болгонд 2 хөдөлгүүр байрлана. Түлшгүй үед төхөөрөмжийн жин 31 кг, харин дүүрэн шатхуунтай үед 46 кг хүрдэг. Нислэгийн явцад биеийн хөдөлгөөнөөр удирдах тул нисгэгчээс гарын хүч биеийн бэлтгэл шаарддаг. Нисгийн үргэлжлэх хугацаа 3-5 минут, нисэх өндөр 1500 м хүртэл байж болно. Одоогоор энэхүү бүтээл лабораторийн шатнаас бодит хэрэглээний төслүүд рүү шилжиж байгаа юм байна. Инженеруудын үзэж байгаагаар ирээдүйд ийм реактив өргөвчийг аврах ажиллагаанд ашиглах боломжтой гэнэ. Хятадд хулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй өсөж байна. Энэ материал нь экологийн хувьд төдийгүй өөр ашигтай байдлаараа ч давуу талтай гэдгийг шинжээчид онцолжээ. Хулсыг боловсруулах үйл явц хямд өртөгтэй, химийн бодис шаардахгүй, гэхдээ техникийн хүндрэл бий. Хулсны бүтэц ширхэглэх тул гадаргууг жигэд тэгш боловсруулахад нэлээд хүндрэлтэй байдаг гинэ. Одоогоор бид материалыг өндөр температурын уураар боловсруулж, түүний тогтвортой байдлыг нэмэгдүүлж байна. Повысить его стабильность. Хятадд жил бүр 1 тэрбум гаруй хулсан саруул үйлдвэрлэгддэг бол хуванцар саруулын үйлдвэрлэл 46 тэрбум ширхэгт хүрдэг байна. Энэ нь хулсан бүтээгдэхүүн зах зээл дээр өөрийн байр суурийг олж өрсөлдөх чадвараа батлах хүртэл урт зам туулсан гэсэн үг юм. Гэсэн ч хулсны хэрэглээ ахуйгаар хязгаарлагдахгүй, тухайлбал хулсан аж үйлдвэрийн хөргөлтийн системүүдэд өндөр үр ашигтай болохоо харуулжээ. Урд нь ихэнх хөргөлтийн төхөөрөмжүүдэд хуванцар дүргэгч хэрэгэлдэг байсан. Гэвч хуванцар нь хулсан сараалчтай харьцуулахад үр ашиг багатай, ашиглалтын хугацаа богино. Харин хулсан шилжснээр бид үйл ажиллагааны зардлыг бууруулж чадсан. Үүнээс гадна хуванцар үйлдвэрлэл нь зайлшгүй хүлэмжийн хий ялгаруулдаг. Харин хулс эсрэгээр нүүрс төрөгчийн давхар эслийг шингээдэг юм.
По данным ООН, в мире... Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр дэлхийд дахинд жил бүр 400 сая тонн хуванцар үйлдвэрлэгдэж байна. Хэрв энэ хандлага үргэлжилбэл энэ тоо 2050 он гэхэд 1 тэрбум тоннд хүрнэ. Олон орон хуванцрыг хориглож байгальд ээлтэй дахин сэргээгдэх материалд суурилсан бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бүхэн ирээдүйд хулсан бүтээгдэхүүний дэлхийн эрэлт эрс нэмэгдэхийг харуулж байна. Изделия в будущем ожидает стремительный рост. Алися Корзун, CGTN.